Soul Sister School playlist-inde тавтай морил бид өмнөх хичээл дээрээ сүнсний үүсэл гарлын тухай үзсэн бол энэ удаагийн хичээл дээрээ бидний амьдралын тодорхой нэгэн мөчлөгт заавал бидэнд ирдэг асуултандаа хариу олох хичээлийг үзэх гэж байна. Тэрхүү асуулт юу вэ гэхээр амьдралын утга учир юу вэ гэсэн асуулт байгаа. Тэгэхээр амьдралын утга учир юу вэ гэдэг энэхүү том асуултан дээр хүн бүр амьдралынхаа ямар нэгэн мөчлөг дээр заавал энэхүү асуултыг өөрөөсөө асуудаг. Тэгэхээр энэхүү асуулт танд хаа нэгтээс санамсаргүйгээр эсвэл та уйдсандаа эсвэл амьдралд төөрөлцөндөө энэ асуулт танд ирээд байгаа бус сүнсний сэрэлд явагдаад сүнс яагаад ирдэг вэ? Сүнсний зорилгоо тодорхойлоход бэлэн болсон байна гэсэн үг. Тэгэхээр манай өнөөдрийн хичээлийн сэдв бол сүнс яагаад ирдэг вэ? Сүнсний зорилго гэсэн нэртэй хичээл байгаа. Тэгэхээр өнөөдрийн хичээл дээрээ сүнсний зорилгын тодорхойлтыг том зургаар нь мөн бидний үндсэн нэг зорилго юу вэ? Ухамсарын тэлэлт төөрөгдөл гэдэг нь яг үнэндээ юу юм? Зорилготойгоо нэгдэж амьдрна гэдэг нь юу вэ? Мөн хамгийн төгсгөлт нь практик аргын тухай ярилцаад энэхүү хичээлээ өндөрлөх болно. За тэгэхээр сүнс яагаад ирдэг вэ? Сүнсний зорилгыг бид нэр өөрөөр үүнийг юу гэж нэрлэж ярьдаг вэ гэхээр өөрийгөө олох, буддизмд бол үүнийг чөлөөлөлт, самсара буюу энэхүү амьдралын хүлээс хүрднээс чөлөөлөгдөх Христийн шашинд Бурхны хүсэл, сэтгэл судлалт бол үнэт зүйлээ тодорхойлох New Age spirituality буюу одоо бидний яриад байгаа сүнслэг байдалд энэхүү зорилго маань бол давтамж дэлгөөний хэлээр тайлбарлагддаг. Харин шинжлэх ухаанд бол meaning буюу утга бүтээх та альва ямарваа нэгэн зүйлд meaning өгж утга өгөхгүйгээс нааш бүх зүйл утгагүй юм аа. Бүх зүйл хоосон юм гэдэг тодорхойлолтууд байдаг. Тэгэхээр эдгээр бүх ойлголтууд нь үнэндээ сүнсний зорилгын тухай яриад байгаа гэсэн үг. За тэгэхээр альва улс орны бүхий л хууль дүрм, гэрээ контракт, үндсэн хуулийнхаа доор захирагдах ёстой байдаг. Үндсэн хуулиас давсан нэг ч гэрээ контракт хийж болохгүй, нэг ч дүрм журмыг бид нэр зохиох эрхгүй байдаг шүү дээ. Тэгэхээр яг үүний адилаар бид бүхний сүнсний өргөтгөл өөрийн гэсэн өвөрмөц зорилготой хэдий ч бидний сүнсийг бүтээгч нэгэн ухамсар үндсэн хууль шиг нэг л том зорилготой байдаг. Тэрхүү зорилго нь юу юм бэ гэхээр танин мэдэх. Танин мэдэх гэсэн үндсэн ганц зорилготой байдаг. Бид бүгдийн сүнс бүрийн өвөрмөц зорилго маань энэхүү том нэгэн зорилго доор захирагддаг байх нэ. Тэгэхээр энэхүү том зорилгыг бид нэр ойлгосон үед бол өөрийн өвөрмөц зорилгоороо амьдрахад тэрхүү зорилгоо нээж илрүүлэхэд маш амар түхэм ойлгомжтой болж эхэлдэг. Тэгэхээр танин мэдэх гэдэг нь юу вэ гэхээр мэдлэг, нэмэх нь мэдрэх, тэнцүү танин мэдэх. Мэдлэг гэдгээр бид нар юуг төлөөлүүлж хэлж байна вэ гэхээр өмнөх хичээл дээр ярьсан бид бол бурханлаг нэгэн их сурвалжийн өөрийгөө долгион давтамжаа багасгах замаар сүнс болгоод сүнснээсээ сүнсний өргөтгөлүүдийг үүсгээд долгион давтамж нь багасаад байж болох бага долгион давтамжинд хүрэхтэй физик биетэй болоод үүнийгээ бид хүн буюу одоо та гэж нэрлэдэг гэж ярилцсан тийм үү. Тэгэхээр энэхүү хөдөлгөөн нь дээрээсээ доошоо чиглэлтэй үүссэн мэт боловч буцаад бид нар өргөтгөлөөрөө дамжуулан мөн өөрийн сүнс higher self өвөг дээдс сүнсний бүлгэрээ дамжуулан бурханлаг их сурвалжтайгаа холбогдох гэж байгаа үйл явц байдаг. Тэгэхээр бид нэр логик ухаандаа амар болохын тулд энэхүү диаграмд оруулаад шатлалтай хараад байгаа болохоос биш хоорондоо харилцан хамааралтай дээрээсээ доошоо доороосоо дээшээ чиглэлтэй им infinity sign шиг тасралтгүй хөдөлгөөн дата мэдээллийг цуглуулж ухамсар өөрийгөө танин мэдэх үйл явц явагдаад байгаа. Энэхүү ухамсар матери физик бие таныг болон биднийг бүх амьд биет эд юмсыг бүтээж байгаа хөдөлгөөн буцаад тэрхүү бүхий л нэг зүйл физик биет бол энерги өөр хэлбэрч хилждэг. Анхны төлөв рүүгээ буцаад бидний бие махбод л хаанаас ирсэн түүн рүүгээ буцаад ихтлэхийн хөрсөндөө шингдэг бол сүнс маань ухамсарын тэлэлтийн замаар өөрийгөө танин мэдэх замаар бурханлаг их сурвалжтайгаа уулзахаар тасралтгүй дээшилж байдаг. Тэгэхээр энэхүү хөдөлгөөнийг бэлэг тэмдэг болгон Life of Flower гэсэн дүрс тэмдэгт бүтээгдсэн байна. Тэгэхээр энэхүү Life of Flower буюу бүтээгч ухамсарын тасралтгүй хөдөлгөөнийг илэрхийлсэн буцаагаад материуд өөрийн их сурвалжтайгаа уулзахыг тэмүүлэгч энэхүү хөдөлгөөнийг илэрхийлсэн Life of Flower-ыг мэдээж та харж ирсэн баг тий.
бид танин мэдэх гэдэг ганцхан зорилготой байна гэдээ энэхүү тодорхойлоод хэлж байгаа үйл явц маань өмнөх 1-р хичээл дээр яригдсан энэхүү диаграмтай бол ингээд салшгүй холбоотой байх нэ. За тэгэхээр бидний бүтээгч тэрхүү нэгэн ухамсар маань тэр аяараа мэдлэг бүхнийг мэддэг. Бидний сүнс бол түүний давтамж толгойноо багасгасан хэлбэр учраас бүхнийг мэддэг, мэдлэгтэй. Тэгэхээр мэдлэг, байна, мэдэрнэ гэдэг хоёр нь мэдрэх хоёр нийлж байж өөрөө танин мэдхүйг бүтээдэг. Танин мэдхүй нь юуг бүтээдэг вэ гэхээр ухамсарын тэлэлтийг бүтээж байдаг. Тэгэхээр бид нэр сүнсний зориг гэдэг нэг цэг дээр очиод байгаа биш, сүнсний зориг гэдгийг гаднаас хайж олдог зүйл биш, айл хэдийн одоо байгаа энэхүү бүтээгч рүүгээ өөрийн ухамсарын тэлэлтийн замаар дээшлэн танин мэдих замаар дээшлэн явж бүтээгчтэйгээ уулзах гэж байгаа энэхүү аяллыг танин мэдэх мөн ухамсарын тэлэлт гэж хэлдэг. Энэхүү танин мэдэх үйл ажиллагаа явагдсанараа л бид нар ухамсарын тэлэлт хийх боломжтой. Ухамсарын тэлэлт явагдсанараа физик биеэсээ өөрийгөө хайлж сүнс юм байна. Дараа нь сүнснээсээ би бол өөрөө өвөг дэдс маань байж, сүнсний бүлэг маань байж, бурхан би өөрөө юм байна гэдгээ нээж discover буюу нээж илрүүлдэг. Аль хэдийн цаг хугацаанаас ангид орших байгаа зүйлээ бид нээж илрүүлдэг. Тэгэхээр сүнсний зориг гэдэг бол нээж илрүүлдэг зүйл. Гаднаас олддог зүйл биш. Тэгэхээр энэ бол дотоодосоо нээж илрүүлдэг зүйл байх нэ. За энэхүү мэдрэх гэдэг дээр ганцхан жишээг аваад хэлье те. За бид нэр хайр дурлалтай ном уншаад хайр гэдэг үгийг уншия. Хайр дурлалтай зохиол уншия. Өөрөө түүнийг бодит амьдрал дээр физик биеэрээ дамжуулан хин нэгэнд дуурлаад тэр олон дааврын савлгаанд ороод догтлох мэдрэмжийг авах бол шаал өөр те. Тэгэхээр энэ бодит амьдрал дээр хүнд дурлах тэр туршлагыг авахыг мэдрэх гэж хэлээд харин хайр гэдэг утга зохиолын номыг уншихыг мэдлэг үүний тухай мэдлэгийг хуримтлуулж байна гэсэн үг. Тэгэхээр уншиж мэдрэх хоёр бол маш өөр. Энэ хоёр нийснээрээ энэхүү танин мэдэх процесс явагдаж, энэхүү танин мэдэх үйл ажиллагаа явагдаад, танин мэдэх үйл ажиллагаа маань юунд хүргэдэг вэ гэхээр бид нарыг ухамсарын тэлэлтэнд хүргэдэг. Ухамсар тэлэх тусам бид өөрсдөө сансаар байдаг. Ухамсарын тэлэлтийг өөрөөр бас санах гэж нэрлэдэг. Учир нь юу вэ гэхээр аль хэдийн байсан зүйлийг бид нэр эргүүлэн нээж илрүүлж байгаа учраас яг угаасаа мэддэг байсан зүйлээ санаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг учраас үүнийг бид нэр сүнслэг байдалд санах, жинхэнэ өөрийгөө санах гэж нэрлэдэг. Тэгэхээр амьдралын утга учир юу вэ гэдэг энэхүү асуулт биднэрт амьдралын альва нэг мөчлөг дээр минь ирээд байдаг. Энэ бол төөрөгдөл биш. Энэ бол та үйдсэндээ ирдэг санамсаргүй асуулт биш ээ гэж түрүүлсэн те. Тэгэхээр энэ яагаад ирж байна гэхээр та өөрийгөө физик бие мах бод биш юм байна гэдгээ танин мэдлэг мэдрэх хоёрыг цуглуулад амьдралаараа туршлагажаад гэсэн үг те. Амьдралаараа туршлагацсаар байгаад тодорхой хэмжээний туршлагыг хуримтлуулад танин мэдэх үйл ажиллагаа явагдсан учраас ухамсарын тэлэлт явагдаад ухамсарын тэлэлт явагдсан учраас өөрийгөө зөвхөн физик бие мах бодоос тэлүүлэн харж өргөтгөл юм байна, сүнс юм байна гэд энэхүү шат дараалтаагаар дээшээ мэдэрч эхэлж таны ухамсар тэлэгдэж эхэлж байна. Тэгэхээр ухамсар тэлэгдэж эхлэх үед та зөвхөн би энэ юм байна гэд энэ хүрээнд байсан асуудалд олсон байсан хариултууд. За аз жаргал бол эд материал юм байна гэж. Тэгэхээр яг энэ төвшөнд байхад өөрийнхөө сүнсийг мэдэрдгөө бодол санаандаа анзаарахгүй байсан зөвхөн физик бие сэтгэл хөдлөлөөсөө хальж чадаагүй байсан үедээ бид нар тодорхой хэмжээний туршлагыг хуримтлуулад альва харах үнцэг итгэл үнэмшлүүдийг бүтээгээд тэгштэглийнхэн хариунуудыг олчихсан байдаг. Тэр нэг үгээр юу вэ гэхээр за миний ажил мэргэжил бол миний амьдралын зорилго бол эмч хүн болох юм байна. Тэ цэг гэд. Гэтэл бид нар ажилласаа уйддаг. Эмчийн ажилласаа уйдна, багшийн ажилласаа уйдна. Яагаад? Өмнө нь танд аз жаргал өгөөдөөсөн тэр зүйл яагаад аз жаргал өгөө болчих вэ? Учир нь таны ухамсар тэлсэн учраас. Таны өмнө гаргасан бүх асуултын хариулт, тэгштгэлийн хариултууд ажиллагаа болж байна. Яг гэвэл та одоо зөвхөн бие мах бод байхаа болоод өргөтгөл сүнс гэдгээ ойлгож эхлээд илүү бурханлаг, илүү том зоригтой юм байна гэдгээ ухаарч эхэлж байгаа учраас өмнө нь таны аливаа зүйл дээрээ гаргасан байсан гарц гаргалгаанууд ажиллагаа болдог. За үүн дээр нэгэн жишээ авч хэлэхэд болохоор за би бол яг манифестийг ингэж хийгээд байна те би хүслээ яг л энэ аргаар биелүүлээд байна да.
одоо унтахтаа шүүн ингээ бодчих байна. Эсвэл хит их хүсгээр биелэхгүй байна гэдэг нэг томьёололт их сэтгэлийн хариуг бид нар олцсон байдаг те. Нэг хэсэг тэр маань ажиллаж агаад нэг л мэтгэд ажилтгаа болоод амьдрал утга гуураад амьдралын утга учир юу илээ нурж унж байгаа юм шиг мэдрэмж төрж эхэлдэг. Тэгэхээр энэ юунаас үүсч байна гэхээр амьдээ энэхүү асуулт танд ирнэ гэдэг маань таны ухамсар илүү өргөн цар хүрээнд тэлэгдэж байна гэсэн үг. Тэрнээс та төөрж байна гэсэн үг бол биш. За тэгээ сүнсний зорилгоо гүнзгийрүүлэн ярихын тулд бид нар заавал долгион тавтамжийг ярих хэрэгтэй болдог. За сүнсний зорилгоо гүнзгийрүүлэн ярих юм бол сүнс бүр өөрийн өвөрмөц зорилго дэлхийд үүрэг даалгавартай ярьдаг. За сүнсний өвөрмөц зорилгыг ярихын тулд бид заавал өнөөдөр долгион тавтамжийг ярих хэрэгтэй. Сүнс яагаад физик бие махбодтой болон энд ирдэг вэ гэхээр өвөрмөц нэгэн зорилгоо долгион тавтамжийг хэлээр ухамсарын өнцгөр тодорхойлохын тулд энэ дээр би нэг жишээ авсан байгаа. За их сурвалж буюу бурхан ухамсарыг нэгэн цагаан гэрэл гэж бодох хэрэгтэй те. Цагаан гэрэл призмээр дамжихдаа солонгын 7 өнгө болон цацардаг. Энэ бол ерөнхийдөө бид нар энэхүү улаан, шар хоёр өнгөний хооронд ч гэсэн хязгааргүй олон өнгө байгаа те. Хязгааргүй олон өнгийн тоонууд байгаа. Тэгэхээр яг үүн шиг бид нар нэгэн их сурвалжтай, нэгэн цагаан гэрэл те. Энэхүү гэрэл хэдий ч бид нэр дэлхийд ирэхдээ өөрийн өвөрмөц байдлыг бүтээдэг. Энэхүү призмийг манайг энэ дэлхий гарь гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр та призмээр дамжихдаа бие махбодтой болдгийг таныг хязгаарлах, таныг хязгаарлах оюун ухаантай болдог мөн та их сурвалж гэдгээ мартдаг. Энэ дэлхий рүү олон өнгөөр цацарч орж ирэхтэй. Тэгэхээр энэ солонгын 7 өнгө бол бид гэсэн үг. Зарим нь улаан, зарим нь цэнхэр. Биний физик нүд хүртэл өнгийг ялгахдаа өнгө бүр өөрийн өвөрмөц тавтамж долгионыг ялгаруулж байгаа учраас та улаан өнгийг улаан өнгө гэж таньж чадж байгаа. Ягаан өнгийг ягаан өнгө гэж таньж чадж байгаа тий. Уран зургаар хичээлдэг хүн бол зураач хүнээс маш бага тооны өнгөнүүдийг ялгаж чаддаг гэж байгаа. Тэгэхээр зураач хүн бол энгийн хүмүүсээс хамаагүй олон төрлийн өнгийг ялгаж чадна гэдэг. Тэгэхээр зураач хүнд бол өнгөний талаарх мэдрэмж, анзаарга өндөр байдаг байна те. Яг түн шиг одоо энд бол хязгааргүй олон өнгө байгаа. Тэгэхээр бидний биед орж төрөхтөө үүсгэсэн долгион тавтамж бүр маань харилцан адилхан өвөрмөц байдаг. Тэрхүү долгион тавтамжууд маань өөр өөрийн химнэлтэй болохоос биш өндөр нам сайн муу гэж байхгүй. Учир юу вэ гэхээр бүгдээрээ л энэхүү нэгэн цагаан гэрлээс үүссэн тусгалууд те. Улаан өнгө муухай, цэнхэр өнгө гоё гэж бидний логик ухаан л ялгаж салгадаг болохоос биш үнэндээ энэ бүх өнгө бүр чухал байдаг. За тэгэхээр энэхүү жишээтэй маань одоо бидний сүнсний өвөрмөц зорилго маань холбогдно. Тэгэхээр сүнсний өвөрмөц зорилго таны зорилго юу юм бэ гэхээр ганц үгээр ерөнхийдөө таны ерөнхий долгион тавтамж юм аа гэж ойлгох хэрэгтэй. Таны хамгийн байглаасаа байдаг долгион тавтамж. Тэгэхээр энэхүү байглаасаа өгөгдсөн долгион тавтамжин дээрээ та амьдарч байхдаа сүнсний зорилгоо дээд хэлбэрээр нээн илрүүлж түүнтэй цогцон амьдарч байдаг. Харин энэхүү долгион тавтамжаасаа гажих үед доод хэлбэрээр зорилгоо гүйцэж байдаг. Ерөнхий бидний нэг зорилго бол өөрийгөө танин мэдэх. Аль ч замаар очисон та тэрхүү зорилготой очино. Доод замаар явсан ч тэр зорилготой очино. Дээд замаар явсан ч тэр зорилготой очино. Гэхдээ хэрэв бид өөрийн ерөнхий долгион тавтамжаасаа зүржтэй тэрхүү бурханлаг долгион тавтамжаасаа зөрөөд яваад ах юм бол лупэнд ордог. Луп буюу усан гахай нэг эргүүлэг дотор эргээл байдаг. Өөрөө эргэлддэг эргүүлгийн дотор яг эргдэг шиг тий. Тэгэхээр энэхүү лупэнд бид яагаад ордог вэ гэхээр бүх зүйл долгион тавтамж гэж хэлж байгаа тий. Тэгэхээр бидний өөрсдөө энэ танин мэдэж байгаа сүнсний зорилго маань долгион тавтамжийн хэлбэрээр явагддаг. За өөрийн сүнсний зорилгын ерөнхий долгион тавтамжтайгаа нийцэж өөрийгөө өндөр дээд замаар танин мэдэж байгаа тохиолдолд долгион тавтамж доошлох энэхүү үеэ суралцах үе гэж хардаг бол харин долгион тавтамжаа дээшлэх энэхүү үеэ заах бусдад түгээх үе юм байна гэж харж чаддаг. Харин сүнсний зорилго буюу тэрхүү танин мэдэх үйл явцаа өөрийн долгион тавтамжаасаа гажиж доод хэлбэрээр явуулж байгааг яаж мэдэх вэ гэхээр долгион тавтамж доошлох үед үүнийг зовлон гэж хараад дээшлэх үед жаргал гэж хараад байдаг. Тэгэхээр энэхүү
одоо гарч чадахгүй байгаа энэхүү лүп те буддын шашинд бол самсара гэж хэлдэг. Энэхүү лүп яагаад давтагдаад байна гэхээр бид нэр зорилгоо доод өөрийн бус доод долгион давтамжаар хэрэгжүүлээд яваад байгаа учраас тэгэхээр доод долгион давтамж маань хэрхэн энэ лүпийг үүсгдэг вэ гэхээр зовх үедээ үүнээс цухтааж хиймэл жаргал руу тэмүүлээд харин жаргах үедээ энэ жаргалыг удаашруулж барьж тогтоох гэж үзснээрээ бид нэр зууралдах буюу attachment үүсгэсээр хагаад энэхүү тойргийг үүсгчдэг. Тэгээл яг энэ усан гахаа шиг ингээд нэг зүйл дотроо эргээд байдаг. Тэгэхээр энэ бол жинхэнэ төөрөгдөл. Харин амьдралын утга учир юу вэ гэдэг асуулт бол зүгээр таны ухамсарын тэлэлт явагдаж байна. Өмнөх асуултуудын хариулт үйлчлэгээ боллоо, танд үйлчлдэг байсан зүйл үйлчлэгээ болчихлоо. Учир нь таны ухамсар тэлэгдээд та шинэ бэлэн өндөр дээд хэлбрээрээ бол одоо энэ таны сурах ёстой үе гэж тодорхойлогдож байна те. Үндсэндээ бол бид нэр энэхүү дээдч бай, доодч бай, аль замаар явсан нэг л зорилготой байгаа. Тэрхүү нэг зорилго нь бол та өөрийгөө өөр нь танин мэдэж байгаа. Гэвч үүн дээр нэг чухал зүйлийг ярих нь болохоор энэ лүп буюу тасралтгүй тойрог энэхүү доогор долгион давтамжаар яагаад бид нэр зорилготой хүрэх гээд яваад байна. Үүнийг юу үсгээд байна вэ гэхээр бидний эго, бидний оюун ухаанаас үүсдэг эго, бие махбодноос үүсдэг олон мэдрэмжүүд үнийг энэхүү лүпэнд барьж тогтоогоод байдаг. Тэгэхээр та лүпэнд байгаагаа яаж мэдэх вэ гэхээр ийм мэдрэмж танд төрнө. Бүх зүйлийг хийгээд байдаг, амжуулаад байдаг, худалдаж аваад байдаг, амжилтанд хүрээд байдаг. Гэвч энэ бүхэн дуусахгүй мэт та зорьсон газараа хизээч хүрэхгүй байгаа юм шиг. Ийм мэдрэмж танд төрж ивэл та лүпэнд байна гэсэн үг. Тэгэхээр энэ лүпэнд юу оруулдаг вэ гэхээр сүнсний зорилгыг таны амьдралын утга учирыг гаднаас гэж бодоод ирэхээрээ бид нэр төөрөгддөг. Тэгэхээр миний сүнсний зорилго бол миний ажил мэргэжил юм байна гэж нэг зүйлд баттай уягдах те. Төр зүрийн туршлага хуримтлуулаад суралцсан зүйлээ аливаа түгээх гэсэн энэхүү долгион давтамжийн өсөлтийг аз жаргалтай андуурах. Хоббигоо сүнсний зорилго гэж андуурах. Таны сүнсний зорилго бол хувиршгүй. Та хувиршгүй байдлаар өөрийгөө танин мэдэж, тэмүүлж, өөрийгөө ухамсараа тэлэн тэлсээр байгаад таны долгион давтамж өссөөр бурханлаг их сурвалжтайгаа нэгэн долгион давтамжинд очих хүртлээр та ухамсарын тэлэлт хийж өөрийгөө танин мэдсээр байх болно. Таны сүнс өөрийгөө танин мэдсээр байх болно. Танин мэдэх нь зөвхөн мэдлийн тухай хэлээгүү те, мэдрэх гэдэг зүйл хамт орж ирж байгаа. Тэгэхээр бид өөрсдөө танин мэдэх бүрд бидний долгион давтамж өсдөг. Долгион давтамж маань өснө гэдэг нь хизээч унахгүй гэсэн үг биш. Өсөлттэйгээр дээшээ унаж өссөнгөө л дээшээ явж байгаа. Тэгэхээр энэхүү уналтыг бид нэр зовлон гэж харахгүйгээр унах бүрд биднэрт асуулт тулгардаг. Энэ яагаад ийм зүйл болов? Энд би яагаад алдав? Асуултыг асуудаг заавал. Тэгэхээр та өөрөөсөө асуулт асууж эхэлсэн бол энэ бол таны одоо сурах цаг, энэ бол зовлон биш. Харин таны сургалт амжилттай явагдаад долгион давтамж өсөх бүрд та үүнийгээ бусдад заах түгээх замаар хичээлээ баталж байдаг өөртөө. Тэгэхээр зааж түгэн гэхээр заавал багш, олон шавьтай багш гэсэн үг биш. Суралцах багшлах хоёр бол үнэндээ яг адилхан. Ямар ч хүн байсан нэг шав гэж нэрлэгдээгүй ч гэсэн нэг шав байж л байгаа. Ямар ч зүйлээс бас мөн бид суралцаж болдог, хэнийг ч багшаараа сонгож болдог. Багш гэхээр заавал хинэгэн танаас илүү оюун ухааны түвшинд хүрсэн хүн гэж бодож болохгүй. Энергийн оршихуунууд биднэрт мөнхийн зааж зааварчилж байдаг. Мөн зүгээр л эд юмс ан амьтад үр хүүхдүүд маань биднэрт зааж байдаг те. Тэгэхээр бид долгион давтамжаа унах үед шав болж өсөх үед багш болоод явж идэг. Тэгэхээр багш болно гэдэг нь хэдэн мянган хүнд багшлахын тухайд биш. Эргэн тойрны хүмүүстэй бид бол байнгын зөвлөгөө өгж өөрөөрөө үлгэрлэн дуурайж зааж идэг. За хэрвээ та лүпэнд байвал дуусахгүй мэдрэмж төрдөг бол энэхүү дээд өөрийн ерхий долгион давтамжин дээрээ бурханлыг нэг долгион давтамжин дээрээ оршиж байх үедээ ухамсарын тэлэлтийг цогцолтгүй хийж байдаг. Энэ ухамсарын тэлэлт хийж байгаа мэдрэмж ямар байдаг вэ гэхээр хаашаач яраагүй, хаашаа сандардаггүй, танд ирж байгаа үйл явдал бүрийг талархалтайгаар хүлээж авч чадчихвэл те.
Өмнө нь таны хараад байдаг байсан зовлон одоо танд хичээл шиг санагдаж байвал таны хүчийг сорих боломж шиг, таны хүчийг дээшлүүлэх, таних батлах боломж шиг санагдаж байвал та өөрийн сүнсний зорилгоод өндөр дээд хэлбэрээр гүйцэж чадаж байна. Энэхүү хизэж дуустдаггүй тойрогт байхгүй байна, тэлэлтийг хийж байна гэсэн үг. Мөн гадаад ертөнцид энэхүү зүйл нь хэрхэн манифест болдог вэ гэхээр synchronicity буюу ижил давхцалтай тоог их хараад байвал та ухамсарын тэлэлтийг эрчимтэй, итэвхтэйгээр хийж байна. Энэ ижил дотоо байн хараад ах юм гэж хүмүүс их асуудаг. Тэгэхээр та ухамсарын тэлэлт хийж байна. Яг л өөрийн ерхий долгион давтамжин дээрээ оршиж чадаж байна. Мөн та сүнсний зорилгоо хийгээд явж байна. Тэрнээс таны сүнсний зорилго бол яг энэ юм аа гэж бичиж гаргаж ирэх боломжгүй. Бид дэлхийд ирэхдээ энэхүү зорилго, гэрээ, контракта мартаад ирдэг. Энэ сүнсний гэрээ яг юу юм бэ гэж мэдхээс илүү танд энэхүү өндөр дээд мэдрэмжүүд төржил байгаа бол та сүнсний зорилгынхаа замаар замнаж байна. Хэрв тэрхүү төгсгөл нь танд харагдчихвал юм бол энэ бүхэн ямар ч утгагүй болох юм аа. Тэгэхээр энэхүү амьдрал бид нар ухамсарын тэлэлт хийгээд өөрсдийгөө нээн илрүүлээд явж байгаа. Угаас байсан зүйлийг нээ илрүүлж явж байгаа. Энэхүү тоглоом маш ухаалаг байдаг учраас бид нар сүнсний зорилготойгоо нийцэж нэгдэж амьдарч байна гэдгээ зовлонгоо боломж гэж хараад аз жаргаллаа бусдадтай хуваалцаж түгээмжлүүлж чадаж байвал та яг сүнсний зорилгынхаа дагуу явж байна гэж мэдэж болно. Энэхүү шинж тэмдгээр мэддэг байх нэ. Тэгэхээр бид нарын оюун ухаан бидэнд саад болоод миний яг сүнсний зорилго юу юм бэ? Яг хилээд өгөөч гэд ирээд хайгаад таараа хөзрөөр ч юм уу үзээд л яваад идэгтэй. Тэрхүү бидний хийх туртай зүйл хобби бол таны spark буюу таны зүгээр хобби, танд гоё мэдрэмж төрүүлдэг. Түүнийг хийж байхдаа таны логик ухаан хит их ажиллах шаардлагагүй байдаг зүйлс байдаг. Тэгэхээр энэ бол таны туйлын сүнсний зорилго биш. Ажил мэргэжил хоббигоороо бид нар өөрсдөө хайрцаглах үедээ сүнсний зорилгоос төөрж альва ямар нэгэн лупэнд ороод дуусахгүй мэдрэмжээ дахиад мэдрээд эхэллээд мөн энэхүү байдал маань сүүл рүүгээ материаллык зүйл рүү шилжиж эхэлдэг. Материаллык шунал хүслийг бол бид нар гүйцэх ямар ч боломжгүй. Анзаарч исэн бол ихэнхдээ танд ухамсарын тэлэлт өгж исэн таны хийх туртай зүйл сүүл рүүгээ бас зовлон болоод ирэх тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр энэ үед юу яаж байна вэ гэхээр та энэхүү луп тойргонд орчлаа. Та өөрийгөө ажил мэргэжил, хобби, төр зүрийн зугаа цэнгэл гэдэг зүйлээр хязгаарлчлаа. Өөрийгөө тодорхойлчлаа гэсэн үг. Тэгэхээр бид бол үнэндээ тодорхойлогдохын аргагүй, ямар арга замаар хүрэх нь мэдэгдэхгүй одоо ирж байгаа туршлага бүрийг талархалтайгаар хүлээж аваад зовлон бүрээ сурах боломж, долгион давтамжаа доошлох үеийг нэг үгээр зовлонгоо та суралцах боломж юм байна. Тэрхүү боломжоос авсан өсөлтөө буцааж бусаддаа түгээх замаар явж байвал энэ бол яг тэрхүү нэгэн ухамсар таны ерөнхий долгион давтамж хайр гэдэг дээр та оршиж чадаж байна. Үүнийг биеэрээ үлгэрлэн явж чадаж байна. Тэгэд үүний чинь баталгаа synchronicity буюу та өөрийн сүнсний зорилгоороо явж байна гэд ижил тоотой цаг, олон боломжтой бүх зүйлээс хайрыг мэдрэх боломжтой болж идэг. Яагаад гэвэл бидний ерөнхий долгион давтамж бол тэр чигээрээ л хайр байдаг. Энэ бол хамгийн өндөр долгион давтамж. Энэхүү долгион давтамжийг унгааж байгаа нэг газар нь гацаагаад бариад байгаа зүйл бол луп, материаллык байдал, ажил мэргэжил, өөрийгөө тодорхойлох тодорхойлолтууд. Мөн суралцах боломжоо зовлон гэж харж хохирогчийн дүрд орох, харин бусдад түгээх, бусдад буюу бусад хүмүүс гэдэг чинь та өөрөө гэсэн үг те. Өөрөө өөртөө түгээх тэр ажлыг хийж чадахгүй, аз жаргалаа материаллык байдлаар хэмжигдээд түүндээ уягдаад байхаараа энэ хоёр давтамж долгионоос сунгасаар агаад ингээ бүр хилөөд лупэнд орчдгоо гэсэн үг. За тэгэхээр та сүнсний зорилго, өвөрмөц нэгэн зорилго гэдэг бол таны ерөнхийдөө танин мэдэх, өөрийгөө танин мэдэх хүсэл гэж ойлгож болно. Тэгэхээр энэхүү зорилготойгоо яг нийцэлтэй амьдарч байгаа үед танд урсах мэдрэмж төрнө. Альва бүх зүйлийг бүхлээр нь хүлээн зөвшөөрч чаддаг. Аяллаа хүрэх очих газарт шунахаас илүү аяллахын үйл явц дундаа
амьдрал дундаа жаргаж чадаж байна. За та яарал аливаа нэг үр дүн дээр төвлөрөөл эхлүүл энэ бол таны эго. Тэр үр дүн бол таны очих ёстой цэг биш. Энэ бол таныг энэхүү тойрогт оруулдаг шүү гэдгийг санаж байгаарэ. Тэгэхээр бид нэр өөрийн сүнсний өвөрмөц зорилго эрэх болсон шалтгаанаа ажил мэргэжил гаднаас ирдэг нэр хүнд бусдын алга ташилтаар үнэлээд эхлүүл энэ бол төөрөгдөл. Тэгэхээр өнөөдрийн хичээлээрээ бид нэр ажил мэргэжлээ тодорхойлох албагүй, заавал нэг зүйл уягдах албагүй гэдгийг мэдлээ. Бидний сүнсний зорилго материалыг энэхүү ажил мэргэжлээр илэрхэхгүй юм бол ямар замаар бүтээгдэж байна вэ те? Зорилго гэж яг нэг цэгийг бид нэр өнөөдөр тодорхойлж хэлэх боломжгүй. Сүнсний зорилго гэдэг нь өөрөө тэр аяараа таны амьдрал маш энгийн зүйл байдаг. Тэгэхээр энэхүү энгийн зүйл ямар замаар биелэгдэж байна вэ гэдгийг мэдэх боломжтой. Тэгэхээр энэхүү өөрийгөө танин мэдэх үйл явц нь ямар замуудаар ирдэг вэ гэдгийг өнөөдөр хэвтүүлээ жишээ болгоод ярилцгаая. За ихэвчлэн биднэрт харилцааны замаар ирдэг те сүнсний хийчихсэн гэрээ, сүнсний бүлгүүдийн уулзалтууд. Тэгэхээр энэхүү сүнсний бүлэг, сүнсний гэрээ гэдгийг одоо энэ дээр тайлбарлая. За өмнөх хичээл дээр болохоор сүнсний өргөтгөлийн тухай ярьсан. Тэгэхээр бидний twin flame гэдэг ойлголт байдаг. Twin flame болохоор юу юм бэ гэхээр нэг сүнснээс гаралтай хоёр өөр өргөтгөлөө гэсэн үг. Тэгэхээр өвөрмөц зорилго нь яг ижил. Та хоёрын энэ дэлхийд бүтээх гэж байгаа зүйл, өөрийгөө танин мэдэх гэж байгаа арга зам чинь яг ижлээ гэсэн үг. Тэгэхээр таны twin flame гэдэг бол таны дээрээ нэг сүнстэй хоёр өөр өргөтгөл. Тэгэхээр хүнд хідэн ч twin flame байх боломжтой харагдаж байгаа. Энэхүү яг диаграмаас бол харин soulmate-үүд гэхээр юу вэ гэхээр өөр сүнстэй хідэж дээрээ нэг өвөг дээдстэй өөр эсвэл дээрээ нэг сүнсний бүлэгтэй өөр сүнсний өргөтгөлүүд байдгаа гэсэн. Тэгэхээр soulmate, twin flame гэсэн ухагтгуунуудыг бол soul sister community дээр илүү практик амьдрал дээр буулгаж тайлбарлах. Энэ бол soul sister school хичээлийн чанартай бичлэг учраас энэ дээр бол дэлгэрэнгүй ярихгүй энэхүү диаграмыг ойлгож авахад бол бид нөр өөрсдийн дотоод мэдрэмж тэр өөрийгөө танин мэдэх арга замаар туршлагажиж тэрхүү twin flame soul mate-үүдээ олож мэдрэх боломжтой байдаг. За тэгэхээр өөрийгөө танин мэдэх сүнсний зорилгоо биелүүлээд явж байгаа аргууд нь болохоор энэ сүнсний гэрээ, сүнсний бүлгийн уулзалтууд даар төлөвлөгддөг байна. Тэгэхээр twin flame-ийн харилцаа бол их хэцүү, яг өөртөөгөө л дайдаж байгаа юм шиг зүйл болдог. Тэгэхээр хайр, тэгснээ салалт, уучлал гэдэг энэхүү хичээлүүдээр та өөрийгөө танин мэдж байгаа. Энэ бол бас таны сүнсний зорилго. Та хань ижилтэйгээ уулзах нь, үр хөвгттэй болох нь энэ бол таны сүнсний зорилго байжээ энд ирсэн. Буцаагаад тэрхүү найз нөхөд хань ижилтэй хил хязгаараа тавьж сурах, хоорондын хамаа холбоогоо ариусгах, дээр нэг сүнстэй юм байна гэдгээ мэдрэх ийм нэг том харилцааны замаар төлөвшөх зорилготой ирдэг. Хүн өөрийгөө мэддэг хамгийн нэгдүгээр том зам байдаг. Харилцааны зам хамгийн хэцүү, тэгсэн ирнэ бас хамгийн их аз жаргалыг өгдөг. Бусадтай харилцана гэдэг нь те. Сүнснийхээ хөгжлийн хувьд бол хамгийн өндөр ухамсарын тэлэлтийг авчирж байдаг. Ийм арга зам байдаг. За дараагийн арга зам болохоор үйл явдлын замаар бас та өөрийгөө танин мэдэж сүнсний зорилгоо биелүүлж байгаа. Энэ юу вэ гэхээр сүнсний хичээлүүдээ сурах, кармагаа цэвэрлэх, тэнцвэржүүлэхтэй давтагддаг хэв маягаа таслах. За олон бичлэг дээрээ дурж исэн. Хэрв та энэхүү лупэнд байгаа тавил нэг хичээл луп юм чинь нэг хичээлэл танд ирээд л байна. Энэхүү хичээлээ та материалын байдал, мөнгө төгрөг, эгоогоороо бусдын гараар могоо бариулж өөрөө үнэмлэх үү, энд яг юу болоод байна гэдгийг танин мэдэхгүйгээр алгасах гэж оролдвол энэ лупэнд байгаад л байна гэсэн үг. Тэгэхээр тэрхүү олон давтамжтай ирдэг хичээлүүд бол огтоос бидний шийтгэл байдаггүй. Үүнийг сурснараа л бид нар одоо өндөр дээд долгион давтамжаараа зорилгоо гүйцэтгүүлж, урсах мэдтэй бүхний хүлээн зөвшөөрж энэ сүнсний аялалдаа зовхгүйхэн шиг аялын явцаа аз жаргал болгон хуургаж чадах учиртай байдаг учраас энэхүү дахин давтагдаад байгаа хичээлүүд маань ихэвчлэн өдөр тутмын үйл явдал, ижил төстэй найз нөхөд, ижил төстэй хүнд татагдаж дурлах иймэрхүү арга замаар ирж идэг. Эсвэл би төрөлхийн азгүй гэдээ өөрийгөө дүгнээд үнэлчихсэн байдаг. Дахин давтагдаад байгаа тэр нэг азгүйдэл шиг өнгөц харуул те харагдаад байгаа тэр зүйл. За тэгээд өөрийгөө яаж танин мэддэг вэ гэхээр энэхүү давтагдмал хэв маягийг тасалж үүнийг ойлгоод сурсан зүйлээ бусадтай түгээж
бусад гэхээр тийм олон үнийг бодох хэрэггүй. Та өөртөө тэмдэглэлийн дэвтэр дээрээ сурсан зүйлээ бичсэн ч гэсэн та өөртөө түгээж ийнэ гэдэг чинь үнэндээ тэрхүү нэг ухамсарт түгээж өөртөө хүртэл зааж болно. За мөн шархаа идгээж хүчээ буцаан авах. Үйл явдлын замаар гэдэг нь болохоор бид нэр кармагаа цэвэрлэхийн тулд заавал кармагаа туулах шаардлагатай болдог. Заавал одоо бидний тэр зовлон зүдгүүр азгуутал гэд нэрлээд идэг замаар явдаг учраас шархалдаг, травматдаг, буцаагаад түүнийг эдгэж байна, ойлгож байна. Энэ бол хичээлээсэн байна. Үүнээс би ийм хүч чадалтай, ийм хэмжээнд ухамсар маань тэлсэн байна гэдгийг ойлгож ухаарна. Ойлгож ухаарсан зүйлээ бусадтай түгээж өөрийгөө баталж тэрхүү цогц болсон гэрлээ дээд ухамсарлуугаа шилжүүлж дата мэдээлэл болгон оруулна гэдэг нь бол таныг яг өөрийгөө танин мэдэж байгаа сүнсний зорилго, таны зам мөр юм. Тэгэхээр дараагийнх нь болохоор бусдад үйлчлэх зам тийм. Энэ замыг одоо яагаад дахин яриад хилээд байна гэхээр хайр инэрлэлтэй өөрөөсөө том зүйлд үйлчлэх, гэрлээ түгэх хайр инэрлэлийг эмбаримент хийх буюу биеэрээ үлгэрлэн харуулan амьдрах. Ярихын тулд дахин энэ томьёол дээр л ирж байгаа. За та өөрөө хийдгээ хийгээд мэдлэгээ өөрөөсөө ухаад санчлаа. Өөрийгөө мэдлэгээр хангачлаа. Тэгээ ном сэтгүүл сүнэн мэдлэгийг олоод авчлаа. Дараа нь үнийгээ туршлагаар батлаад мэдэрчлээ. Танин мэдэх үйл явц маань тэгвэл хэрхэн ухамсарын тэлэлт рүү шилждэг. Энэхүү тэлэлт рүү шилжүүлээд байгаа түлхүүр нь юу юм бэ гэхээр олон шашин сургаал дээр бид бусдад бид бол бусдад үйлчлэх ёстой, хайр инэрлээ түгээх ёстой гэдгийг ярьдаг. Энэ бол яалтчгүй хүн төрөлхтний сүнсний зорилго, ухамсарын зорилгын хамгийн гол ухамсарын зорилго байдаг. Яагаад ингэж хилдэг тухай ярихын тулд одоо дахиад буцаад бүгдээрээ дээрээ хичээлийнхаа өмнөх хэсэг рүү очие. За ухамсарын сүнс бүрийн өвөрмөц зорилгын захирагдах ёстой үндсэн хувь шиг зүйл бол энэхүү танин мэдэх те ухамсарын нэг хүсэл гэж хэлсэн. Танин мэдэх энэхүү ухамсарын хүсэл. Тэгэхээр энэхүү ухамсарын хүсэл биелэгдэх арга бол мэдлэг, мэдлэгээ, мэдрэх хоёр нийлж байж энэхүү танин мэдэх хүсэл гүйцэнэ. Тэгвэл энэхүү танин мэдэх хүслийг ухамсарын тэлэлт болгон хуургадаг зүйл юу юм бэ гэхээр энэхүү бусдад түгээх өөрийн танин мэдсэн зүйлээ танин мэдсэн өөрийнхөө тухай ойлгосон үнэн мэдлэг танин мэдхийг өөрөөр үнэн мэдлэг гэж байгаа. Үннээ ярьж үннээ бусдад түгээх. Тэгээд энэ бол зөвхөн заавал ярихын тухайд биш. Хайр гэдэг чинь энэ юм биш. Хүнийг хайрлна гэдэг чинь яг энэ зүйл юм биш тэгээд те зөндөө олон хайрын тухай кино үзчихлээ, уншаад мэдчихлээ. Түүнийгээ яг шархалж, салаад мэдрээд хайртай хүнээ явж тавьж үзүүлээ. Тэрхүү мэдэрсэн зүйлээ өшөө хонзон болгон хуурахгүйгээр танин мэдэх илүү би өндөр түвшинд хүрсэн гэдэг ойлголтыг авч үлдээд зөвхөн бусдад би ингэж мэдэрлээ, тэгсэн шүү, ингэж гисэн шүү гэж заахаас илүүтэйгээр яг биеэрээ үлгэрлэж үзүүлэхдээ бусдад туслах, бусдын төлөө үйлдэл хийх хайр гэдэг өндөр дээд ухамсарыг биеэрээ дамжуулан хэрэгжүүлж байхдаа хүмүүст ухамсартайгаар зөв амьдарч байгаагаараа үйлдэлээрээ бусдадтай түгээж долгион давтамжийн хилээрээ энергиэрээ аурагаараа бусдадтай түгээснээрээ энэ бол танин мэдгүй ухамсарын тэлэлт болох түлхүүр эдэг. Учир юу вэ гэхээр бидний одоо эргэн тойрны харилцаанд орж байгаа үлгэрлэн дуурайллаа үзүүлээд байгаа хүмүүс бол ерөнхий энэхүү цар хүрээнд хамаарэгдэн те бид бүгдээрээ дээрээ нэг л өвөрсөвөл буюу өвөг дээдтэй байгаа. Тэгэхээр тэрхүү нэг өвөг дээдсэл хамт нийлээд хөгжүүлж гин та бусдад хайр инэрлээ үзүүлнэ гэдэг нь өөртөө үзүүлж байгаагаас ялгаа байхгүй учраас бусдын төлөөх үйлдэл ариун сэтгэлээр хандаж байгаа тэр энерги өөртөө зөв сайхан сэтгэлээр хандаж байгаа тэр энерги долгион давтамжийн хил бусдад мэдрэгдэж бусдын бас ухамсар тэлэх өөрийгөө танин мэдэх сүнсний зорилгод тусалж байдаг. Энэхүү сүнсний өрөвтгөлүүд бол ерөөсөө л таны тойл та өөрөө гэрлээ сансан бол тэрхүү гэрлээ бусдад түгээх юм бол тэрний гэрэл хариу урвал нь танд буцаагаад ойгдож ирээд таны ухамсарын тэлэлт илүү өндөр түвшинд хурдан явагдаж эхэлдэг ийм процесс буюу үйл явц байдаг ахнэ. Тэгэхээр бид нэр суралцах багшлах гэдэг бол яг үнэн түгээх нь бол
энэхүү таны сүнсний зорилго буюу бүх хүний зорилго юм аа. Тэгэхээр үүнийг өөрөөсөө том зүйлд үйлчлэх гэж хэлээд байгаа. Дээд ухамсартаа, дээд өвөг дээдстэй үйлчлэх гэж хэлдэг. Гэрлээ түгээх гэж хэлдэг. Дараагийн та өөрийгөө танин мэдэж байгаа, сүнсний зорилгоороо явж байгаа зүйл бол авьяас бэлгээ илэрхийлэх зам мөр байдаг. Дуудлага бидэнд ирдэг, calling. За энэ бол юу юм бэ гэхээр зүр сэтгэлийн дуудлага ирдэг те. Нэг юм хиймээр л байдаг. Аялалд гармаар байдаг, шинэ юм сурмаар байдаг, нэг хүнтэй очиод уулзмаар байдаг. Гэвч бидний логик ухаан, эго, за биеийн хэл маань буюу мэдрэмж маань хязгаарлаад байдаг те. Тэгэхээр хязгаарлалт тэр эгоны үгийг дагаад та үйлдэл хийхгүй байх юм бол та тэрхүү дуудлагыг авахгүй тэр дуудлагыг таслаад байна. Тэгэхээр та өөрийн авьяас бэлгээ илэрхийлэх замаараа та өөрийгөө танин мэдэхгүй байна гэсэн үг. Сүнсний бэлгээ дэлхийд гаргахгүй байна. Бусаддаа сүнсний бэлгээ харуулахгүй байна. Өөрөөсөө өөртөл нууж ийн гэсэн үг. Мөн өөрийн зам өрөөр алхахгүй байна. Тэгэхээр та эгондоо баригдаад өөрийн дандаа хиймээр байдаг, очиод уулзчмаар байдаг хүнтэйгээ очиж уулзч чадахгүй эгондоо баригдаад хязгаарлагдаад байвал та өөрийн авьяас бэлгээ илэрхийлэх замаар өөрийгөө таньж мэдчих чадахгүй байна гэсэн үг. За тэгэхээр дараагийнх нь болохоор өөрийгөө хөгжүүлэн хайрлах арга замаар өөрийгөө танин мэдэх сүнсний зорилгоо хэрэгжүүлж байгаа бас нэгэн арга зам байдаг. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр өөрийн жинхэнэ мөн чанараа санах, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө хайрлах, бие махбодоо ямар түвшинд харах хэрэгтэй вэ? Яаж хайрлах хэрэгтэй вэ гэхээр энэ мэдлэг бол сүнс, мэдрэх гэдэг нь бол таны бие махбод болоод оюун санаа таны энэ мэдрэх гэдэг үйл ажиллагааг хийж өгж байгаа учраас энэ хоёр заавал хамтдаа нийлжиж энэ хүү сүнсний танин мэдэх бүтэн болж байгаа тийм. Тэгэхээр зүгээр мэдээд л байх хамаагүй. Өөрийгөө физик бие хэрхэн хайрлаж арчлахын гэдгийг мэдээд байх хангалтгүй, үүний төлөө заавал үйлдэл хийн. Тэгэхээр ер нь бол бие сэтгэл сүнсээ хэрхэн нэгдүүлдэг, дотоод ир энерги яаж тэнцвэржүүлдэг, сүдрээ яаж ухаардгийг гэдэг одоо манай энэ подкастууд дээр яригдаад байгаа энэ олон юм шиг хэрнээ үнэндээ нэг л зүйл сүнсний зорилгоо буюу өөрийгөө танин мэдгээ ухаарахыг хүсэх хүсэлтэй бид нар ингээл янз бүрийн бяцлал хийгээл сүдэртэйгээ ажиллаа инглээ тэглээ бие сэтгэл сүнсээ нэгтгэлээ гэж яриад байдаг те. Тэгэхээр энэ бүхэн бол бидний бас л сүнсний зорилгын нэг хэсэг бахнэ. Та өөрийгөө танин мэдэх гээд байгаа учраас л энэ бүхнийг хийж энэ бүхэн татагдж байгаа. За тэгэхээр бид бол ерөнхий энэхүү 5 арга замаар өөрийгөө танин мэдэж явдаг. Та өөрийгөө танин мэдэж явж байгаа бол та сүнсний зорилгоо биелүүлж, гүйцэлдүүлж байгаа гэсэн үг. Тэрхүү таны хобби, төр зүрийн ажил, мэргэжил өөрийгөө тодорхойлоод байгаа тодорхойлолтууд те. Би бол ийм л бие махбодтой. За би ийм л зан чанартай, би ийм л зорилттой. Тодорхойлоод байгаа тодорхойлолтуудаас чинь таны зорилго ирнэ буюу гаднаас таны зорилго ирнэ гэд бодчихвол юм бол энэ бол төөрөгдөл нөгөө луп гацаа гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн хичээл маань ерөнхийдөө их нэлээд баялаг хичээл боллоо гэж бодож байна. Том зургаар нь харуул иймэрхүү диаграм бүтцтэй бахнэ. За тэгээ сүнсний зорилгын замаараа явж байна уу, лупанд орчоод байна уу гэдгээ танин мэдэх практик ганц арга бол энэ бол асуулт асуух. Үүнийг сүнслийг тэнцвэржил дотоод ариусл гэд өөрөөр нэрлж болно. Бид нар яагаад өөрсдөөс асуулт асуугаад байна гэхээр энэхүү сүнсний зорилготойгоо нийцэж өндөр дээд хувилбараар нь өндөр дээд дэлгэн давтамжаар нь явж чадчихна уу гэдгээ мэдэх үйл явц нь болохоор яг өөрийнхөө ингээд арьсыг хуулж байгаа юм шиг өөрийнхөө олон одоо эгоны давхаргуудыг хуульж байгаа мэт байдаг. Тэгэхээр энэхүү олон давхаргыг хуулахын тулд бид нар өдөр тутам өөрөөсөө асуулт асууж явах хэрэгтэй. Асуулт асууна гэдэг нь таны сурах эхлэл дэлгэн давтамж доошилж байна гэсэн. Тэгэхээр эн чинь бүр муухай доошо биш. Бид нэр доошлонгоо дээшлж байгаа гэдгээ бас ойлгох хэрэгтэй. Доошлонгоо дээшлэх буюу яг л ийм хөдөлгөөнөөр явж байгаа. Тэгэхээр суралцах өнцгөө нээж өгөх хэрэгтэй. Сурна гэдэг нь ерөөсөө өөрөөсөө асууна, дараа нь батлна. Ийм зарчмаар явна. Тэгэхээр сүнслэг зорилгоо илүү нийцэлтэй урсах мэт бүхэл зүйлийг хүлээн зөвшөөрж энэхүү аялал дундаа жаргаж сурыг гэвэл та өөрөөсөө асуулт асуух хэрэгтэй. Асуулт асууснараа тэрхүү луп гацааг гаргана. Энэхүү асуулт асуух практик арга бол
тэрхүү таныг лүп гацаанаас гаргах түлхүүр юм. Энэ асуулт гэдэг хүчрхэг зүйл сурах үйл явцыг эхлүүлдэг. Сурснараа бид нар өөрсдийнхөө энэхүү гадуур хальсаа эгоны олон давхарлцсан дүр төрхүүдийг гуйжуулан унгааж жинхэнэ үнэн өөрийгөө би тэр хайр гэрэл юм байна гэдгийг харах боломжтой. Raw material буюу raw гэж өндөр дээд entity оршихуй байдаг. Тэрхүү материалыг олсон үйлсээр маш их уншиж судалдаг. За raw ал хоёр асуултыг л өөрөөсөө асуухыг зөвлөсөн байдаг. Нэгдүгээрт энэ туршлага надад өөрийнхөө талаар юуг мэдүүлэх гэж байна вэ? Тэгэхээр тань тохиолдсон үйл явдлыг та сайн муу гэж ялгалгүйгээр энэ миний өөрийнхөө талаар мэддэггүй мэдрэхүйг сэрэх гэж байна гэж өөрөөсөө асууна. Хоёрдугаарх нь болохоор өөрийнхөө аль талыг хүлээн зөвшөөрөхийг шаардаж байна вэ? Энэ туршлага тий гэж асууна. За тэгэхээр тохиолдож буй бүх зүйл гэдэг нь catalyst буюу одоо таныг сонголттой учруулад байгаа бүх зүйл гэсэн үг. Сонголт гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр ухамсарыг хөдөлгөж өгдөг туршлагууд байдаг. Сонголт хийх шаарддаг туршлагууд байдаг те. За чи энийг сонгох юм уу? Энэ замаар явах юм уу? Энэ замаар явах юм уу? Тэр замаар явах юм уу? Аль ч замаар явсан адилхан уухта бид нөр өөрсдөө танин мэдэж байгаа гэдг нь болохоор ер нь бол хувь тавилан хэлж байгаа. За тэгэхээр catalyst гэж нэг ойлголт байна. Энэ бол catalyst гэдэг нь юу юм бэ гэхээр таныг сонголт хийхэд хүргэж байгаа бүх туршлага. Одоо би юу хийх вэ гэдэг асуулт. Одоо үүн дээр яах вүлээ гэдэг юм эргэлзээнд хүргэж байгаа. Энэ бол таны яг том туршлагууд байдаг. Таны ухамсарыг хөдөлгөж өгч чадж байгаа тэлэлтийг тэгэхээр энэхүү хоёр асуултыг өөрөөсөө асуух. За хичээлийн дунд хэсэгт танин мэдэх арга замуудын талаар ярилцаж байхад өөрийгөө хамгийн нэг таних мэдэх арга зам нь давтагдмал олон давтагдж байгаа зүйлийг анзаарч түүний гинжин хэлхийг таслах тэр сурах гээд байгаа зүйлийг нь ойлгох гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэр сурах гээд байгаа зүйлээ ойлгохын тулд энэ туршлага надад өөрийнхөө талаар юу мэдүүлэх гээд байна. Энэ туршлага миний аль талыг хүлээн зөвшөөрөхийг шаардаж байна те. Тэгэхээр та өөрийгөө аливаа нэг талбарт аливаа нэг зүйл дээр хүлээн зөвшөөрдөггүй л учраас тэр зүйл дахин давтагдаад байгаа. Тэгэхээр энэ хоёр асуулт бол маш үр дүнтэй. За ингээд харахаар нэг жоохон ойлгомжгүй. Та энэ асуултыг өөрийнхөө хүрээнд бол яаж ч хэлбэршүүлэн ойлгож болно те. За энэ бол RAG ах. Одоо бидний шууд хийж болох практик аргууд дээр болохоор яагаад зарим асуулт таны тархинд байн орж ирээд байна. Тэр хүн яагаад миний амьдралд гарч ирсэн юм бол яагаад би ингэж төрсөн болж гэдэг юм бол гээл бидний анзаарч чадвал байнгын тавталттай орж ирж идэг. Тэр асуултуудыг анзаарч тэмдэглэж авах. За дараагийнх нь болохоор яагаад амьдралд таныг нэг л сэтэв, нэг л мэдрэмж рүү буцаагаад аваачаад байна вэ гэд. За бид нэр ингээд шархлах үедээ ёо бист өмнө яг энийг мэдэрч ийсэн яг л дахиж давтагдаад байна гэд ярьдаг те. Тэгэхээр тэрхүү мэдрэмж таныг ухамсарын өөр төвшнөөс тэлсэн өнцгөөсөө сонголт хийж шийдвэр гаргахыг шаардж байгаа учраас ийм зүйлээдэг. Тэгэхээр эднэр дээр төвлөрүүл та өөрийн сүнсний өвөрмөц зорилгоо олоход амар мөн яагаад би илүү их юм байгаа юм шиг санагдаад байна вэ гэдэг мэдрэмж алга болдгүй юм бэ. За бид нар аливаа нэг зүйлд зориод хүрээд л байдаг гэвч үүний цаана нэг зүйл байна даа л гэд мэдрэгдээд идэг те. Тэгэхээр энэ юу вэ гэдгийг бид нэр задлан шинжилж үүний төлөө судалгаа хийх хэрэгтэй. Энэ юу вэ гэдгийг бид нар өндөр дээд ухамсараас асуух хэрэгтэй байдаг бахнэ. За тэгээд өнөөдрийн хичээлийн дүгнэлт бол мэдэх гэдэг нь хангалтгүй мэдрэх ёстой. Мэдрэх гэдэг бол өөр нэг үгээр үйлдэл. За тэгэнгүүт энэ үйлдэл дээр нэг зүйл гардаг нь болохоор хүн бүр ухамсарын өвөрмөц хэлбэрийг тусгах ёстой. Бусад бүх орон зай, бусад бүх хувилбарууд одоо байдаг гэдэг шиг та бол өөрөө давтагдшгүй ганцхан. Тэгэхээр одоо бид ингэж хэлж өгж байгаа практик арга энэхүү асуултууд та энэ бүхэнд өөрийн өвөрмөц үнцгийг тусгаж яг өөрөө хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлж байж та тэндээс алдаа оноогоо ухаарч ингэж хийвэл над дээр ажиллахгүй байна. Ингээд өөрчилжүүл над дээр ажиллах юм байна гэд өөрийн өвөрмөц арга барилыг олж авдаг. Тэгэхээр 1000 сонсохоор нэг үз гэж үгээд те. 1000 подкаст сонсноос ганц практик хийгээд та үүнийг мэдэх боломжтой. Мэдрэх боломжтой. Мэдэрч байна гэдэг нь та ухамсарын дахин давтагдшгүй нэг үнцэг тэгээд түүндээ ухамсарын бас дахин нэгэн давтагдшгүй өөрийн өвөрмөц хэлбэрийг тусгаад тэрхүү дата мэдээлэл тэрхүү бурханлыг нэгэн их сурвалж байгаа. Тэр дата мэдээллийг
тэрхүү гэрлэн мэдээллийг оруулж чадах бүрт таны ухамсарт тэлэгдэнэ гэсэн энэхүү гол санаануудыг агуулсан хичээл байлаа. Soul Sister Community үүссэн гэдгийг та хэд минь мэдж байгаа бах те. Энэхүү хагасаа өдөр бид нэр энэхүү том зургийг ингэж хэрхэн гаргадгийг, сүнсний зорилгын тухай ярьсан бол хувийн зорилго гэж юу юм? Хувийн зорилго тавих үед бидний үйлдэл ямар болж хувирдаг вэ гэдэг Google Meeting хийх гэж байгаа. Хийхдээ манай программист, код бичдэг найз маань хөтлөг явуулж би өөрөө туслагаар оролцож байгаа. Тэгэхээр community дээр нэг дээрээ энэ бол төлбөртэй групп мэдээллийг харин доор оруулъя. За дараагийн хичээл дээр бид нэр юу үзэх вэ гэхээр mind, body, soul гэд энэхүү гурван зүйлийг бид нэр нэгтгэх шаардлагатай те. Энэхүү эгоны тоглолтоос болоод л бид лупэнд гацаад ийн гэсэн үг гацаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэхүү эгог үүсгэгч mind, за body бидний одоо сүнслэг өсөлт хөгжилт, сүнсний зорилгонд ямар нөлөөтэй юм гэд энэхүү гурван зүйлийг хэрхэн интегрейт хийж нэгдүүлдэм бэ? Та mind, body, soul энэ гурвынхаа аль төвшөнд амьдарч байна? Эсвэл нэгдүүлэн амьдарч чадаж байна уу гэдэг маш сонирхолтой 3 дугаар хичээл орох болно. За дараагийн дугаараа уулзцгаая. Баяртай.